Одоо тэг 24 оны сонгуульд манай улс төрчдийн бичдэг юмныхны юм жоон чанарын сайжирч. Одоо жишээ нь Вьетнам ботууд эдгээр орж ирээд байгаа шүү дээ. Нөгөө Химэлай яваханд суурилсан. Тэг ингээл Вьетнам нэртэй. Тэд нар чи барыг монголоор яриад байгаа шүү дээ. Тэнгүүд та нарт тим юм өдр байдаг уу? Үгүй энэ жилийн сонгуулиар биш дээ. Яг ингээд хэлэхэд бол нөгөө намынхын руу амар дайрдаг болсон. Тийм хоёр намууд амар яг одоо чи ер нь бол хэдий олон намын системтэй гэдэг мөртлөө хоёр намын систем явдаг штэ. А яг энтэйгээр яг адилхан ингээд намууд нь хоорондоо биенийхээ амар PR гэсэн сөрөг PR нь тийм. Яг тийм их болдог юм шиг ажиглагдсан. Илүү өмнө жилээс илүү. Яаж л бичдэг нөгөө өмнө нь бол тэгдэгсэн шүү дээ. Троллоор бичүүлэхээр нөгөө бүх юмыг яг copy paste хийгээд тавьдаг. Агуулга утга нь өөр биш. Яг нэг үгийг л тийм. Монгол ялан ч юм уу эсвэл тийм. Тэнгүүд одоо болохоор ингээд ядаж нөгөө өөрхөн үгээр наатах агуулгыг өөрчил гэдэг ч юм уу тийм. Ийм дэр болсон уу? Үгүй ер нь бол яг ингээд ахалж байгаа хүмүүс нь л үгийн зааж өгнө л дөө. Тийм. Чи бас тэр сэрлэн талах байна. Тийм. Ахалж байгаа гэхээр мэдээж эргэж бас юу бичих нь хэлж өгж гин гэсэн үг тийм. За сая бид нар бол өдрийн ачаал асуусан. Нэг тэгж тодорхой цагт бол баригдаад идэв юм байна гэж байна. Ер нь бол санаас тавьж байгаа постын яг ингээд пост болгон дээр нь л дараад ингээд ширгээл явна гэсэн. Цалин үйлс надад сонирхолтой санагдаад байна л та. Тэгэхээр хэдэн төгрөгийн цалин авдгийн өмнөх 20 онд ажиллаж байхад хэд байсан? Одоо 24 онд өөрчлөлт энэ төр гарав уу? Ер нь бол энэ жил амар их мөнгөөр зодсон сонгуул байж байна. Би мөнгөөр зодсон. Ер нь яг ингэж миний хувьд бол яг ингэж л бодсон. Гэхдээ өмнө жил чинь яг зөвхөн яг ингээ ерөнхийд нь ингээд хараад ингээд өнгөцгөн явсан болохоор өмнө жилийн сонгуульч хийдэг. Ер нь бол за нэг 500-аас сая явцал авсан байна. 20 оны сонгуульд тий. Хэр хугацаанд ажиллаад? 2 сар маар ажиллаа. Ихэд 2 сар ажиллахад сая төгрөг юм уу? Байн бол байдаг юм аа. Хайда яг ороод тэгээд яг ингээд ажиллахад бол тухайн хүнийх нь идэвхтэй идэхгүйгээс намардаг байхгүй юу? Энэ хүн идэвхтэй яваад байвал яг ингээд бас дэмжиж ингээд явдаг ч юм уу. Энэ жилийн сонгуул болохоор ер нь бол яг дунджаар яригдж байгаа. За нэг саяас 2 сая хооронд байх баха. Ер нь бол цалин үлсэн. Яг ерөнхийдөө бол миний бодлоор яг тиймэрхүү байна. Чи тэгвэл хүнээ яаж олж авд вэ? Доороо нэг хүн ажилуулдаг гэсэн шүү дээ. Тий. Энийг болохоор би танаас яг ингээд хүмүүс хуваарлж өгдөг. Одоо жишээ нь надад ингээд над руу хэдэн хүмүүсийн нэрс явуулаад фэйсбүүкийг явуулаад тэгээд би яг энэ хүмүүсийн давуу нь яг ингээд холбогдоод фэйсбүүкийг аваад ингээд нийлээд групп үүсгдэг гэсэн үг.